는 죽는 거야 그 신앙은. Бурханд худлаа ярьж байгаа бол тэр хүний итгэл нь үхмэл байна гэсэн. 죽는다는 게 뭐겠어요? Үхнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? 죽는다는 건 끊어지는 거야. Үхнэ гэдэг нь хоорондоо таслагдана гэсэн үг. 이 전화기가 끊어져요. Тэр энэ утас нь тасарна гэсэн үг байхгүй? 이 와이파이도 못 받고 LTE도 못 받고 신호를 못 받으면 끊어지면 죽는 거지, 죽은 거지 뭐. Тэр 그죠? Wi-Fi-тайгаа холбогдохгүй, датаан холбогдохгүй байх юм бол тэгээ хоорондоо үхмэл харилцаанд орж байна гэсэн үг. 그런 것처럼 하나님하고 끊어지면 죽은 거야. Тэр яг түүнтэй ижилхэн бурхнаас таслагдчих юм бол тэгээл тэр хүний итгэл үхнэ. 아나니아와 삽비라는 그걸 말하는 거예요. Тэгэхээр Анания, Сапир хоёр ерөөсөө үүнийг бид бүхэнд харуулж байгаа. 그것 때문에 많은 사람들이 교훈을 받았죠. Тийм учраас үүнийг сонсоод маш олон хүмүүс сургамжийг авсан байгаа 그 үстэй. 당시 그 초대교회 모든 사람들이 이 이야기를 듣고 두려워하고 교훈을 받았습니다. За тэгээ тухайн цаг үед амьдарч исэн анхны чуулганы бүхий л итгэгч ахын дүүс энэ талаарх яриаг сонсоод маш их айдас тавцсан. 지금까지 2000년 동안 이 아나니아와 삽비라 때문에 교훈받은 사람이 얼마나 많겠어요? Тэр өнөөдрийг хүртэл 2000 жилийн туршид явагдаж ирсэн энэ сайн мэдээний үгэн дотор Анания, Сапир хоёроор дамжуулаад ямар олон хүмүүс сургамжийг авсаар ирсэн болоо. 9절 보겠습니다. За 9-р ишлэлийг нь харъя. 9절 같이 읽겠습니다. За 9-р ишлэлийг нь хамт уншийе. Петр түүнд та хоёр юунд эзний сүнсийг сорихоор санаа нийлв. Харагтун нүхрийг чинь оршуулагчдын хөл хаалганы дэргэд байна. Тэд чамайгч бас гаргана гэхэд. 어찌 함께 꾀하여 주의 영을 시험하려 하느냐? За та хоёр юунд эзний сүнсийг сорихоор санаа нийлвэ гэсэн байна. 자, 사도행전은 성령 행전이라 그랬죠. Тэр энэ үйлс гэдэг ном маань элч нарын үйлдсэн үйлсийг хэлж байгаа гэсэн шүү дээ, тийм ээ? 어떻게 성령을 속이고 성령을 시험하냐 이거예요. Тэгэхээр яаж эзний сүнсийг сориод тэр эзний сүнсийг мэхэл вэ гэсэн үг. 우리도 그러면 안 되는 거예요. මොос бид бүхэн ч гэсэндээ тэгж амьдрч болохгүй. 그리고 결국은 그것 때문에 그 교회는 초대교회는 더 깨끗해지고 더 완전해진 겁니다. Тэгэхээр энэ үйл явдлаас болоод анхны чуулган илүү их цэвэрхэн болсон байна. Илүү төгс төгөлдөр амьдрцгаасан. 그래서 사도들이 감옥에 갇혔는데도 두려워하지 않았고 За тэгээд элчнэр ч хүртэл шоронд хоригдож байсан хэрнээсээ айгаагүй. 능욕을 받고 매를 맞았는데도 사도들은 그걸 기뻐했던 거예요. Тэдгээр хүмүүс баривчлагдж байсан, тэдгээр хүмүүс хавчагдж тийм ээ, саваадагдж байсан ч түүнээсээ айж имээгээгүй. 예, 하나님께서 함께 하시니까. Яагаад гэвэл бурхан хамт оршин байсан учраас. 사도행전 6장 За 보겠습니다. бүгдээрээ Үйлс 6 дугаар бүлгээс олж харъя. 6장 3절입니다. Үйлс 6-гийн 3 дугаар ишлэл. 이제 이 초대교회 때 또 이제 집사라는 직분을 주는 내용이 나와요. За анхны чуулганы цаг үед болохоор үйлчлэгч тийм ээ, ахлагчийн байр суурийн ийм үйлчлэлийг өгж байсан талаар гарч байгаа. 근데 5,000명, 3,000명, 5,000명이니까 8,000명이나 된단 말이야. За тэгэхээр 3,000, 5,000 гэдэг чинь 8,000 орчим хүмүүс болж байна гэсэн үг. 근데 집사는 7명만 세웠어. За гэтэл тэр дундаас үйлчлэгчээр 7хон хүнийг томилсон байгаа. 예, 한국에 가면 교회가 많습니다. За Солонгос ч гэсэндээ очих юм бол маш олон сүм чуулган байгаа. 예. 근데 많은데 그 교회 사람이 예를 들어서 100명이 모이는 교회가 있다고 해볼게요. За гэтэл маш олон чуулганууд байгаа. гэтэл тэр дундаас 100 орчим хүмүүс цугладаг тийм чуулган байна гэд бодоод 그럼 үзье. 한 80명은 다 집사야. Тэгэх юм бол 80 хүн нь одоо үйлчлэгчээр ахлагчаар томилогдож байна гэсэн үг. 진짜예요? Жинхнээсээ яг тийм байдаг 80 хүн нь. 안 믿는 눈치인데. Ерөөсөө итгэхгүй байна уу? 아, 내가 이 자리에 서서 거짓말하겠어. Би одоо энэ газар зогсчоо та бүхэнд худлаа л яриа зогсчих 자, юм. 1년 지나면 집사 줍니다. Тэр нэг жил өнгөрчих юм бол аврагдаад нэг жил өнгөрчих юм бол за ингээд ахлагч боллоо, Вэ? үйлчлэгч боллоо гэдэг. Яагаад? 왜냐면은 나오긴 나오는 거예요, 내 거? Миний энэ мик ажиллаж гин үү? За ажиллаж ах шиг байна. 자, 왜냐면은 За яагаад тэгдэг вэ гэхлээр 집사를 줘야 11조를 제대로 한대. нөгөө ахлагч болгож ийж тэр хүн 10-1-гээ өргөдгөө гэж байгаа. 그래서 안전한 수입원을 확보하기 위해서 집사를 준대요. Тийм учраас бүрэн дүүрэн тэр хүн орлогоосоо тийм ээ өргөл өргөдөг болгохын тулд тэр хүнийг тогтворжуулахын тулд ингээ ахлагч үйлчлэгчийн байр суурийг тавьдаг байна тэр 근데 хүнийг. 우리는 그렇게 집사 많이 안 주죠. Тэр бид бүхэн бол тийм олноор нь ахлагч болгодгүй шүү дээ чуулган дотор. 그러니까 우리가 성경적인 거야. Тийм учраас бид бүхэн яг Библийн дагуу байна л гэсэн үг. 자, 6장 За 6 дугаар бүлэг байна. 3절입니다. 6-гийн 3. 자, 어떤 직분을 맡고 그 교회에서 하나님의 일을 성령의 일에 쓰임 받을 수 있는 사람의 자격이 나옵니다. Тэр ямар нэгэн үйлчлэл тавигдаад ариун сүнсний ажлыг бурхны ажлыг хийх боломжтой хүмүүсийн одоо өөрсдөө бүрдүүлэх ёстой эрх үүргийн талаар гарч байгаа. 자, 먼저 За эхлээд 학력이 좋아야 되고 네. 학력
그러니까 공부를 많이 했어야 되고 Тэр одоо эхний ээлжинд бол боловсралтай байх хэрэгтэй. 돈이 많아야 되고 За тэгээ мөнгө төгрөг ихтэй байх хэрэгтэй. 사회적으로 높은 지위에 있어야 되고 Нийгмийн хувьд өндөр зэрэг дэвтэй байх хэрэгтэй. 그런 거 다 소용없는 거예요. Тэгэхээр одоо ийм байсан ч тэдгээр зүйлсээс ямар ч хэрэгцээгүй. 여기 이렇게 돼 있잖아. За энэ дээр харин ингэж гарсан байгаа. 형제들아 너희 가운데서 성령과 지혜가 충만한 사람을 뽑으라. За тиймээс ах トゥ нар минь сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий 7 ирэг гэсэн байна. 성령과 지혜가 충만한 거 어떻게 확인할까요? Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн байна уу, мэрэгэн ухаанаар дүүрэн байна уу гэдгийг нь яаж шалгаж болох вэ? 교제 안에 항상 있는 사람이에요. Нөхөрлөл дотроо үргэлжил байж хахад болно. 그게 성령과 지혜가 충만한 사람이야. Тэр хүнийг л ариун сүнс ба мэрэгэн ухаанаар дүүрэн хүн гэж байгаа. 저도요 어떤 분들에게 직분을 맡길 때 자리에 항상 있는 사람한테 맡겨. Тийм учраас би ч гэсэндээ чуулган дотор ямар нэгэн хүнийг үйлчлэл томилохдоо үргэлжил өөрийнхөө байр суурин дээр байж идэг хүнийг томилдог. 어떻게 보면 어느 날 보면은 한 2달 안 보여. Тэр одоо нэг ингээл харах нэ тийм ээ 2 сар тэр хүн харагдсангүй. 그럼 어떻게 직분을 맡겨요? 2 сар таслаад алга болж байгаа хүнд яаж би үйлчлэл хариуцах вэ? 교학교 교사를 봉사하는데 어떻게 안 나오는 사람은 어떻게 맡기겠어? Чуулганы сургуулийн багшийг би хайж байна. Гэтэл чуулгандаа ирдэггүй хүнийг яаж багш болгох вүлээ? 저희 교회에서 아침에 이제 그 주일날 아침 되면은 교사들이 모임할 때 사진을 찍어서 이제 카톡방에 올려요. За манай чуулганд болохоор эзний өдрийн өглөө болгон чуулганы сургуулийн багш нар маань хамтдаа цуглаад за өнөөдөр ингээд хэдэн хүн цуглаа гэж зураг дараад тэгээ какао ток группт оруулдаг. 그럼 제가 이게 딱 봐. За тэгэх юм бол би ингээд томруулаад хардаг бүр царайнуудыг нь томруулж агаад за хин ирсэн байна. 제가 확인하는 거예요. Тэгээ би ингээд шалгаал байж байгаа ерөөсөн. 만약에 선생님이 안 왔는데 그 학생들이 어떤 생각을 갖고 그 교회학교에 참여하겠어요? Тэр багш нь өөрөө ирээгүй таслаад алга болчихсон байхад чуулганы сургуультай ирсэн хүмүүс юу бодож тэр өдрийг өнгөрүүлэх вэ? 안 나와도 되나 보다. Эн чин таслсан ч болдгийм байх шүү дээ. 그 어떻게 교육이 되겠어? Тэр яаж одоо тэр багш тийм ээ сургах юм бэ тэр хүүхдэд? 교제 안에 충만함이 있는 건데. Тийм учраас нөхөрлөл дотор л ариун сүнс мэрэгэн ухаанаар дүүрч чаднаа. 그래서 여기 말씀대로 지혜와 성령과 지혜가 충만하다 그거는 교제 안에 항상 있는 사람을 말하는 거예요. Тийм учраас энэ дээр гарч байгаа сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн хүн гэдэг чинь ерөөсөө л байнгын нөхөрлөл дотроо байж идэг хүнийг л хэлж байна 그리고 гэсэн. 두 번째 있죠. За тэгээ хоёр дахь нь байна. 칭찬 듣는 사람 7을 택하라. За нэр хүнд бүхий 7 ирийг та нар дундаасаа сонгоо гэсэн байна. 자, 칭찬 듣는 사람이어야 돼요. Нэр хүнд бүхий гэдэг чинь магтан сайшаагддаг хүнийг хэлж байгаа. 예, 어떤 사람에게 문제를 일으킨 거나 Тэгэхээр ямар нэгэн хүмүүст асуудал 이기적인 모습을 보인다든지 эсвэл одоо хуваа хичээсэн аминч санаагаа харуулдаг ч юм уу. 자신밖에 모르는 그런 사람은 칭찬하지 않잖아요. Зөвхөн өөрөө өөрийгөө л бодоод явж идэг тийм хүнийг бол бусад хүмүүс магтан сайшаахгүй шүү дээ. 그러니까 사도들이 같이 모여서 그 교제를 했겠지. За тийм учраас элчнэр хамтдаа цуглаад ингээ хоорондоо нөхөрлсөн байж таарна. 어떤 형제들에게 이 직분을 맡길까요? За тэгвэл одоо дундаасаа 7 хүнийг сонгох юм байна. Ямар хүндээ үйлчлэлийг даалгах вэ? 이 스테반 형제 그 형제가 참 좋더이다. Тэгэхээр энэ Стефан гэдэг ах байгаа штэ. Энэ ах бүр үнэхээр сайн ах. 빌립이 있다고 빌립. Тийм түүний дараа Филипп байгаа шүү дээ. 또 여기 있지? 브로고로가 있다고. За тэгээ түүний дараа Прохор байгаа. 니가노르도 있고. Никанор хүртэл байгаа. 디몬도 있고. Тимон ч хүртэл байна. 바베나도 있고. Пармен ч хүртэл байна. 니골라를 넣을까 말까 고민했을 것 같아. 그죠? Одоо энэ Николыг яг сонгох уу яах уу гэ бас нэлээ эргэлцсэн юм шиг байгаа нэ. 예, 아마 그랬을 거예요. Магадгүй тэгсэн л баг. 어쨌든 За ямар ч байсан. 하나님께 쓰임 받고 싶어? Бурханд үнэхээр яг ирэхмээр хэрэглэгдмээр байна уу? 그럼 여기 이들의 모습대로 해야 되는 За 거예요. тэгвэл одоо яг энэ хүмүүс шиг л амьдрахад болно гэсэн үг. 성령과 지혜가 충만하고 Тэгэхээр ариун сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн 예, 칭찬 듣는 사람. тэгээд нэр хүнд бүхий буюу олон сайшаагдаж чаддаг хүн. 그 사람을 쓰는 거예요. Тэгэхээр тийм хүнийг л бурхан өөртөө аваад хэрэглэнэ гэсэн үг байна. 그래서 이 7 집사를 세웠던 것을 통해서 교회의 질서가 세워지는 모습을 보여주고 있는 겁니다. Тийм учраас энэ 7 үйлчлэлийг дундаасаа сонгосон нь чуулган дотор ийм дис дараалал эмх журам байдаг шүү гэдгийг харуулсан байна. 그리고 이제 스테반 집사의 이야기가 나옵니다. За тэгээд түүний дараа Стефаны талаар гарч байгаа. 이 스테반에 대해서는 정말 대단한 사람이었다는 걸 알 수가 있습니다. Тэгэхээр Стефаны талаар бид бүхэн унших болгондоо ямар агуу ямар мундаг хүн байсан бэ гэдгийг харах боломжтой. 꼭 예수님 같아. Үнэхээр Есүс шиг л тийм хүн байна. 아버지요. 내 영혼을
아버지 손에 의탁하나이다. Тэр эцэг минь ээ, би өөрийнхөө сүнсийг танд даатгаж байна. Та сүнсийг минь хүлээн аваарай. 예수님 그렇게 돌아가셨죠? Тэр Есүс ч гэсэндээ ингэж хэлээд өөд болсон шүү дээ. 근데 스데반도 똑같았죠. Гэтэл Стефан ч хүртэл тэгж хэлсэн 주 байна. 예수여 내 영혼을 받으시옵소서. Тэр эзэн Есүс минь сүнсийг минь та хүлээн аваарай. 사도행전 7장 59절입니다. За Үлс 7-гийн 59 дугаар ишлэл байгаа. 주 예수여 내 영혼을 받으시옵소서. Эзэн Есүс минь сүнсийг минь хүлээн аваарай. 그리고 60절에도 있죠. За тэгээ 60 дугаар ишлэл ч гэсэн 주여 저들의 죄를 저들에게 돌리지 마옵소서. эзэн энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж ашгирсан байна. 예수님도 그렇게 기도하셨죠. Есүс ч гэсэндээ яг ингэж залбирсан байдаг. 이렇게 살 수 있다니까. Үнэхээр ингэж хүн амьдрч болдгоо. 그냥 예수님만 이렇게 돌아가셨으면 모르는데 스데반의 죽음을 우리에게 통해서 교훈해 주시는 거잖아요. Зүгээр л Есүс эзэн ингэж нас ороод дууссан болвол яа гэсэн. Гэтэл энэ Стефан гэдэг хүн ч хүртэл үхэхдээ ингэж хэлсэн байна гэдгийг бид бүхэнд бичиж үлдээгээд харуулж байна. 내가 천국 가면 이 스데반을 만날 거예요. Тэр би ч гэсэндээ мөнхийн улсад очих юм бол энэ Стефантай уулзна шүү дээ. 내 마음속에 스데반을 뭐랄까 존경하고 Тэр одоо би зүрх сэтгэл дотроо Стефаныг маш их хүндэж биширдэг. 그 본받고 싶은 그런 마음이 생겼어. Үнэхээр энэ Стефаныг л би дуурайж амьдрах инсан гэсэн тийм сэтгэл төрсөн. 제 스데반이 죽었던 자리에 가봤어요. Стефаны өөд болж байсан тэр газар би очиж үзсэн. 그 베데스다 연못 옆에 예루살렘 문이 있거든. За тэгээ Бицадагийн цөөрмийн хажууд Иерусалим хаалга байгаа. 근데 그 옆에 그 문에서 그 문 앞에서 성문 앞에서 죽임을 당한 거예요. Яг тэрхүү цайзын тэр дааман хаалганы урд энэ Стефан гэдэг хүн өөд болсон байна. 지금도 그 성문 자리가 있거든요. Одоо ч гэсэндээ тэр хаалган дээр тийм ээ тэр уул мөр байр суурин 아마 байдаг. 사람들이 둘러섰으니까 그 가운데쯤 어디에다가 놔뒀을 거예요. Тэгэхээр хүмүүс магадгүй тийм ээ тойроо цуглаа зогсчихсан байсан учраас тэр гол дунд нь л тэр уул мөр нь үлдсэн баг. 근데 스데반이 이렇게 말하잖아요. За тэгээд Стефан тэгж хэлсэн. 56절입니다. 55절 56절 За 55 56 들어보세요. За та бүхэн сонсож байгаарай. Харин ариун сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурхны суу алдрыг болон Бурхны баруун талд зогсож буй Есүсийг хараад харагтун тэнгэр нээгтгийг болон Бурхны баруун талд зогсож байгаа хүний хүүг би харж байна гэж хэлв. 자, 예수님께서 다 이루었다 하시고 보좌 우편에 앉으셨다고 돼 있거든요. Тэр Есүс эзэн бүгд гүйцэллээ гэж хэлээд Бурхны баруун гартал заларсан гэж гарч байгаа. 근데 여기서는 서신 것을 보고 그렇게 돼 있죠. За гэтэл энэ дээр Бурхны баруун талд зогсож байгаа хүний хүүг би харсан гэсэн багаз. 그리고 증거하잖아요. За тэгээд өөрөө гэрчилсэн байна. 인자가 하나님 우편에 서신 것을 보노라. Бурхны баруун талд зогсож байгаа хүний хүүг би харж байна. 근데 그 자리에서 보면 알아. Яг тэр газар зогсох юм бол түүнийг мэдэх боломжтой. 바로 감람산이 보이는 거예요. Яг өмнө нь Чидүүн уул харагддаг байгаа. 그러니까 스데반이 감람산 위에 그 하나님 하늘을 열어서 예수님과 하나님 보좌를 보여준 거예요. Тийм учраас Стефаныг яг тэр газар зогсоож угаад Чидүүн уулан дээр тэр бурхан өөрийнхөө баруун гартал зогсож байсан тэр Есүсийг харуулсан гэсэн үг. Тэнгэрийг онгоосгоо. 그랬겠구나. Тэгсэн юм байна шүү дээ. 여기 그 문 앞에 데리고 갔다 그렇게 돼 있잖아요. Тэр одоо тэр хаалганы өмнө аваачаад гэж гарч байгаа үстэй. 그래서 우리 스데반의 모습을 왜 성경에 기록해 놨을까? За тийм учраас энэ Стефан гэдэг хүний дүр төрхийн талаар яагаад Библиэлд бичиж үлдээсэн юм 그리고 болоо? 아까 집사들 세울 때도 성령이 충만하여. За сая ч хүртэл тийм ээ 7 ахлагч үйлчлэгчийг томилохдоо ариун сүнсээр дүүрэн байх ёстой гэж хэлсэн. 그리고 여기도 지금 55절에 스데반이 성령에 충만하여 그렇게 돼 있죠. За тэгээд 55 дугаар ишлэлийг ч гэсэн харах юм бол ариун сүнсээр дүүрсэн Стефан гэж гарсан байна. 그리고 사도행전 13장 За Үлс 13 дугаар бүлэг рүү явж очие. 2절입니다. 13-ийн 2. 주를 섬겨 금식할 때 성령이 가라사대. Тэднийг эзэнд үйлчилж мацаг барьж байх үед ариун сүнс. 바나바 사울을 따로 세우라. Тэр Барнаб Саул нарыг надад тусгаарлаа гэсэн байна тийм ээ. 그러니까 성령께서 충만한 사람을 세워서 쓰시는 거예요. Тийм учраас ариун сүнсээр дүүрчихсэн байгаа тэр хүнийг босгон байгуулад тэгээ тэр хүнийг өөртөө хэрэгэлдэг юм а гэсэн үг байна. 스데반도 그랬던 것이고 바울도 그랬던 겁니다. Тэр Стефанч тийм хүн байсан, Паулч тийм хүн байсан. 자, 사도행전 7장 다시 돌아갑니다. За дахиад Үлс 7 дугаар бүлэг рүүгээ явж очие. 7장 58절. Үлс 7-гийн 58. 자, 이게 만약에 무슨 문학 작품이라면은 요 58절은
아주 의미 있는 구절이 되는 거죠. Тэгэхээр энэ 58 дугаар ишлэл бол өөрөө маш тийм ээ утга учир болсон маш чухал агуулгыг өөртөө шингээсэн ишлэл байна. 증인들이 옷을 벗어 사울이라 하는 청년의 발 앞에 두니라. Түүнийг хотоос чирч гаргаад түүн рүү чулуу шидэлж гарав. Саул гихч залуугийн хүлд гэрчнэр хувцаа тавилаа. 이 사울이 바울이잖아. Энэ дээр гарч байгаа Саул бол Паул шүү дээ. 하나님은 스데반 죽는 그곳에서 사울이라는 사람을 보고 계셨던 거지. Тэгэхээр бурхан тийм ээ одоо тэрхүү Стефан гэдэг хүн өөрийнхөө амь насыг өргөж байх үед Саул хажууд нь хараа зогсож байсан байна. 바울은 간증할 때마다 내가 스데반 죽일 때 가편 투표했다. 그 얘기를 꼭 하죠. Тэр Паул ч гэсэндээ өөрийнхөө гэрчлэлийг хэлэх болгондоо Стефан үйлчлэгчийг амиа өргөж байх үед би хажууд нь хувцсыг нь сахиа зогсож байсан юм а гэдэг талаараа байнга хэлж байсан. 바울의 마음속에 이게 그냥 콱 박혀버린 거야. Тэр Паулын зүр сэтгэлд бол энэ үйл явдал ингээ дотор нь бүр хадагдчихсан сэлэгдчихсэн. 스데반의 모습이, Стефаны тэр дүр төрх, 스데반이 했던 말들이 Стефаны хэлсэн тэр үгнүүд 그게 마음에 새겨져 있던 거예요. тэдгээр зүйлс бол Паулын зүр сэтгэл гүн гүнзгий шингэсэн байна. 그리고 다메섹 도상에서 예수님을 만났을 때 그때 그 모든 것이 완벽해진 거야. Тэгээ Дамаск хотод очоод Есүс эзэнтэй өөрийн биеэр уулзах үедээ бүх зүйлийг төгс төгөлдөр 바울은 ойлгуулсан. 평생 나는 스데반을 죽였다. Тийм учраас Паул насан туршдаа би бол Стефаны хөнөөсөн. 스데반이 하지 못했던 그 일 내가 이루어야 된다. 이런 마음이 있었겠잖아요. Тэр Стефаны хийх гээд хийж чадалгүйгээр дуусгаж чадаагүй тэр ажлыг би үргэлжлүүлж хийгээ дуусгах ёстой гэсэн сэтгэлтэй байсан байна. 하나님은 스데반은 영광으로 데려가시고 또 다른 스데반 바울을 또 세우셨던 거야. Тэр бурхан Стефаныг өөрийнхөө суу алдар дотроо дээш авч яваад түүний дараа хоёр дахь Стефан болох Илч Паул өөрийнх нь ажлыг хийх нэгнийг босгон байгуулсан гэсэн үг байна. 하나님의 일에는요. 착오가 틀린 게 없어. Тэгэхээр бурханы ажилд бол алдаа мадаг гэж байхгүй. 하나님은 여호와 일이잖아요. Бурхан бол өөрөө Йохова ирээ. 스데반을 데려가실 때 바울을 준비해 놓으셨던 거예요. Тийм учраас Стефаныг бурхан дагуулж явмагцаа бас Паулыг бэлтжчихсэн байсан гэсэн үг байна. 8장 1절입니다. За 8-ыг 1-р ишлэл байна. 사울이 그의 죽임 당함을 마땅히 여기더라. Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. 이때 이 글이 기록된 이유도 이제 뒤에 나올 바울을 설명하기 위해서죠. Тэр яагаад заавал энэ ишлэлийг бичсэн бэ гэхээр үүний дараа гарч байгаа Паулын талаар тайлбарлахын тулд байна. 그날에 예루살렘에 있는 교회에 큰 핍박이 나서 사도 외에는 다 유대와 사마리아 모든 땅으로 흩어지니라. Тэр өдөр Иерусалим дэх чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнө гэсэн байна. 자, 이것도 성령께서 하신 거지. Тэгэхээр энэ ч гэсэндээ ариун сүнсний л хийсэн ажлаа. 이 예루살렘에 이제 구원받을 사람들 많이 구원받았어요. Тэр Иерусалим хотод ч гэсэндээ маш олон хүмүүс аврагдсан байна. 3,000명, 5,000명 구원받았잖아. 3,000-уулаа 5,000-уулаа аврагдаж байсан шүү дээ. 그런데 이 사도들이 예루살렘을 안 떠나네. За гэтэл энэ элч нар нь тийм ээ нөгөө Иерусалим хотоос холддоггүй. 스데반 죽여가지고 Стефан нас орчихсон шүү дээ тийм ээ. 강제로 흩어버린 거지. Тийм учраас одоо бүр яах чаргагүй хүчээр тэднийг тарааж эхэлсэн гэсэн үг. 왜? 예루살렘과 온 유대와 사마리아와 땅끝까지 전해져야 되니까. Яагаад тэгэхээр бүх Иерусалим, бүх Самар, бүх Юудэ тэгээд дэлхийн хязгаар хүртэл энэ сайн мэдээ тараагдах ёстой учраас тэр 그래서 байна. 여기 유대와 사마리아 모든 땅으로 흩어지니라 이 말씀이 있는 거예요. Тийм учраас л бүгд Юудэ ба Самарын нутгуудаар тархав гэдэг энэ агуулгач бичигдсэн. 사도행전은 사도행전 1장 8절에 그 말씀을 설명하는 거야. Тэр энэ ишлэл бол Үйлс 1-ийн 8 дээр гарч байгаа тэр ишлэлийг тайлбарлаж бичсэн агуулга. 어떻게 예루살렘으로부터 땅끝까지 복음이 전해지는지. За яг яаж вэ Иерусалимаас дэлхийн бүх хязгаар хүртэл тэр сайн мэдээ тараагдаж байна вэ гэдгийг тайлбарлахын тулд. 그걸 설명해 주고 있는 겁니다. За үүнийг ингээд эхнээс нь ахуулаад тайлбарлаж байгаа. 시간이 많이 지나가니까요. За одоо цаг маань нэлээ өнгөрсөн байгаа учраас 어디까지 얘기해야 되나? аль хүртэл хэлэх ёстой юм болоо. 13장 보겠습니다. За бүгдээрээ 13 дугаар бүлэг рүү явж очие. 13장 이제 4절 5절입니다. За 13-ийн 4, 5 дугаар ишлэл 자, байна. 이제 이 땅 끝에 복음이 전해지는 걸 얘기하는 거죠. Тэр эн чинь бүр газрын хязгаарт хүртэл сайн мэдээ тараагдсан талаар агуулга гарч байгаа байхгүй? 왜냐하면 이때부터 이제 이방인들에게 복음이 전해지는 그 역사를 기록하신 겁니다. Тэгэхээр яг энэ цаг үеэс ахуулаад харь үндэснүүдэд сайн мэдээ тараагдж байгаа талаар агуулга гарсан байна. 두
두 사람이 성령의 보내심을 받아 실루그야에 내려가. Ийхүү ариун сүнсээр илгээгдсэн тэд Силюхт ирж. 자, 성령의 충만함. 계속 성령입니다. Тэр ерөөсөө ариун сүнсээр дүүрэх гэж үргэлжлүүлээл ариун сүнс гарсаар байна. 왜 성령이 주인공이니까. Тэр энэ ариун сүнс гэдэг чинь энэ номны гол дүр нь байна. 자, 그런데 여기 5절에 보면은 하나님의 말씀을 유대인 여러 회당에서 전할 때 요한을 수종자로 두었더라라는 말씀이 있어요. За гэтэл 5 дугаар ишлэл дээрээс харах юм бол Юудын синагогуудад бурхны үгийг тунхаглалаа. Йохан харин тэдний туслах нь байжээ 자, гэсэн. 이 성경 속에 이제 조연이 한 명 나오는 거야. 조연. 그러니까 주연 말고 조연. 예. 주연 주인공 말고 그 다음 주인공. За тэгэхээр Библиэлд одоо тийм ээ гол дүр нь биш, эзэн нь биш, харин туслах анх удаага энэ дээр ингээ гарч ийн туслах. 예, 그 다음 주인공이 요한이에요. 요한. Тэгэхээр түүний дараагийн гол дүр бол энэ дээр гарч байгаа туслах Йохан гэдэг хүн байна. 예, 성령께서 주연이시죠. Тэр 주인공입니다. ариун сүнс бол өөрөө гол дүр нь байсан. 지금도 성령이 주인이신 거야. Тэгэхээр одоо ч гэсэндээ ариун сүнс бол өөрөө эзэн нь. 근데 그 중에 이제 요한이라는 이 사람의 이야기가 기록된 이유가 있는 거예요. За тэгээд түүний дараа энэ Йохан гэдэг хүнийг бичиж үлдээгээд Йоханы талаар гарч байгаа зорилго байгаа, шалтгаан байгаа. 자, 이 요한이 마가를 말합니다. Тэр энэ Йохан гэдэг чинь нөгөө Марк гэдэг хүний өөр нэр нь. 마가복음을 쓴 마가. Марк номыг бичсэн Марк. 자, 사도행전 12장 12절입니다. За Үлс 12-ын 12 дугаар ишлэл байна. 깨닫고 마가라 하는 요한의 어머니 마리아의 집에 가니 그렇게 돼 있죠. За ийхүү ухаарсан тэр Марк гэдэг Йоханы их Мариагийн гэрт ирвэ гэсэн 자, байна. 베드로가 감옥에서 나온 다음에 이제 마가의 집에 갔다. Тэгэхээр 그렇게 돼 있는 거예요. За тэгэхээр Петр шоронд хоригдож байгаад шоронгоос гарч ирснийхээ дараа энэ Марк гэдэг Йоханы гэрт очисон. 그러니까 마가의 집은 예수님이 그 최후의 만찬을 한 곳인 동시에 초대교회 사람들이 항상 모이던 교회였던 거야. Тэр энэ Маркийн гэр гэдэг чинь Есүс эзний хамгийн сүүлчийн оройн зоогийг барьсан тэр газар байхын сацуу бас анхны чуулганыхан байнгын цугладаг байсан тэр газар нь байсан байна. 이 Байршил 마가 байсан. 이름 마가 요한입니다. Тэр энэ Маркийн нэр бол Марк гэдэг Йохан байна тийм 예, ээ. 그리고 12장 25절. За тэгээд 12-ын 25. 자, 바나바 바울이 부조의 일을 마치고 마가라 하는 요한을 데리고 예루살렘에서 돌아오니라. Барнаб Саул хоёр үйлчлэлээ дүүргээд Марк гэдэг Йоханыг дагуулan Иерусалимаас буцав гэсэн байна. 이제 예루살렘에 갔다가 이제 마가를 데리고 안디옥으로 간 거예요. За тэгээд Иерусалимд очичоод Маркийг дагуулаад тэгээд Антиох руу явсан гэсэн байна. 예. 근데 이제 바울과 바나바가 이제 선교를 가는데 이제 마가를 데리고 간 거죠. За тэгээд Паул Барнаб хоёр сайн мэдээг тараахаар явж байх үедээ Маркийг хажуудаа дагуулад явсан байна. 계속 잘 따라다녔으면 얼마나 좋아, 그죠? Үргэлжлүүлээл тэр Марк дагаад явж исэн бол ямар сайхан байх байсан бол тийм ээ. 예. 그랬으면은 디도처럼 마가도 전도자가 됐을 거 아니에요. Тэр тэгээд явж исэн бол Тимот шиг, залуу Тит шиг бас л сайн мэдээ тараагч болох боломжтой байсан. 근데 그게 너무 힘들었어. За гэтэл одоо энэ сайн мэдээний аянд явна гэдэг бол Маркд маш хэцүү санагдсан байна. 이 성령의 일을 하는 게 육신은 쉽지 않아요. Тэр ариун сүнсний ажлыг хийхэд бол энэ махан биеинд бол хизээч амар байхгүй. 어떤 분들이 이런 사람이 있어. За зарим хүмүүсийн дотор ийм хүмүүс 하나님 байдаг. 저도 하나님께 쓰임 받고 싶습니다. За бурхан минь ээ би ч гэсэндээ танд үнэхээр яг ирхмээр 저도 хэрэглэгдмээр байна. 선교사가 되게 해주세요. Намайг ч гэсэндээ гадаадын сайн мэдээ тараагч 하나님 болгооч. 저는 선교사의 아내가 되면 안 될까요? Бурхан минь би гадаадын сайн мэдээ тараагч юм тийм ээ одоо ихнэр нь болж болохгүй юу? 이런 꿈은 커. Тэр одоо ийм мөрөөдөл нь айгүй их том байдаг. 근데 그게 쉬운 길이겠어요? Гэхдээ хүмүүсээ энэ тийм амархан зам болов 어렵지. хэцүү л байж таарна. 근데 마가는 그런 마음으로 따라갔어. Тэр Марк ч гэсэндээ яг л ийм л сэтгэлээр дагаад явж исэн байх. 바울과 바나바를 도우면서 이제 막 전도하러 다니는 За 거예요. Паул Барнаб хоёр туслангаа ингээд араас нь тийм ээ туслаад л үйлчлээд сайн мэдээ тараахаар явсан байна. 그러다가 이제 13장 13절에 가서 마가가 이제 다시 집으로 가버려. За тэгэж жагаад 13-ын 13 дугаар ишлэлийг харах юм бол Марк гэрлүүгээ буцаад явчихж байгаа юм. 예? 따라갔는데 너무 힘드니까 Яг ингээд дагаад яваад үзсэн чинь үнэхээр хэцүү 중간에 санагдсан 포기해버린 байна. 거예요. Тийм учраас дундаасаа буугаад өгчихсөн. 그래서 예루살렘으로 돌아가 버립니다. За тэгээд Иерусалим руу буцжээ гэж гарч байгаа үстэй. 왜 그랬을까? Яагаад тэгсэн бол хүмүүсээ? 마가는 예산을 충분히 준비하지 못했어. Марк тооцооллоо бүрэн дүүрэн хийж чадаагүй тийм хүн байна. 바울과 바나바를 따르려면은
예산을 충분히 준비하고 따랐어야 되는 거잖아요. Паул Барнаб хоёртой хамт сайн мэдээний аянд явна гэж хүсчил байгаа бол гүйцэтгэх тиймээ тэрхүү тооцооллоо бүрэн дүүрэн хийчих ёстой байсан. 근데 그러다가 15장에 마가가 다시 등장해요. За гэтэл тэгээд явж байтал Үлс 15 дугаар бүлэг дээр дахиад Маркийн талаар гарч байгаа. 15장 37절. 15-ын 37. 이제 바울이 이제 두 번째 선교 여행을 가게 됩니다. За энэ дээр болохоор Паул хоёр дахь удаага сайн мэдээний аянд явж байгаа талаар хагуулга гарч 그래서 байна. 첫 번째 선교했을 때 이제 그 세웠던 교회를 돌아보자 그러면서 이제 바울과 바나바가 두 번째 선교를 가게 돼요. За тийм учраас хамгийн анх хэдүүлээ ямар газруудаар яв сайн мэдээ тарааж илаа. Тэнд босгон байгуулагдсан чуулгануудаа нэг эргэж тойрё гэсэндэ Паул Барнаб хоёр ингээ явж байгаа байхгүй тэр хоёр дахь сайн мэдээний аянда. 근데 바나바는 마가를 데려가 갑시다 그런 거야. За гэтэл Барнаб босгоор Маркийг дагуулад явъя гэсэн байна. 근데 바울은 마가는 준비가 안 됐습니다. Харин Паул босгоор Марк бол хараахандаа бэлтгэл нь хангагдаагүй байгаа. 마가를 데려가지 맙시다. Тийм учраас Маркийг дагуулж явахаа болий. 근데 거기서 두 사람이 크게 싸워. За тэгээ энэ үед болохоор Паул Барнаб хоёр маш томоор хоорондоо маргалддаг. 사도들도 싸워요. Тэр элчнэр ч хүртэл хоорондоо хэрэлдэж байгаа үстэй. 예, 그래서 39절에 서로 심히 다투어 피차 갈라서니. За тэгээ 39 дугаар ишлэлийг харах юм бол хурц санал зөрүүлсэний улмаас тэд бие биенээсээ салж гэсэн байна. 그래서 바나바는 마가를 데리고 구브로로 가고 За тэгээ Барнаб Маркийг дагуулсан Киприйг зориод явсан. 바울은 신라를 택한 후에 수리아와 길리기아로 가고. Харин Паул Силасыг сонгоод Сир болон Килик руу явсан гэсэн байна. 자, 이 마가가 다시 나와요. Тэр энэ дээр дахиад Марк гэдэг хүний нэр дурсагдж байна. 근데 여기서 끝난 게 아니잖아. Гэхдээ ингээд дуусчихаагүй. 마가가 서신서에 나와요. Тэр Марк тиймээ захидал номнууд дээр ч хүртэл гардаг. 마가가 자신이 충분한 예산이 준비 못했다는 걸 알고 다시 준비한 거야. Тэр Марк тиймээ би энэ ажлыг дуусгах чадна гэсэн тооцоолоо хийж чадаагүй гэдгээ ухаарад дахиад тэр хүн тооцоолж бэлтгэлээ хангасан. 바울이 죽기 전 디모데 후서에도 마가가 나와요. Паулыг нас барахаас өмнө бичсэн тэр 1-р Тимот номон дээр ч хүртэл Маркийн талаар гарч байгаа. 골로새서에도 바울이 감옥에서 기록한 골로새서에도 마가가 나와요. Тэр Паулын шоронд байхдаа бичсэн захидал ном болох Колосой номон дээр ч хүртэл Маркийн нэр дурддагдж гарсан байгаа. 골로새서 4장 10절. За Колосой 4-ийн 10 дугаар ишлэл байна. 들어보세요. За 10 дугаар ишлэлийг та бүхэн сонсож байгаарай. Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар дээр очивол хүлээж аваарай. 자, 여기 마가가 나오죠? Энэ дээр Марк гарч байгаа үстэй. 다시 바울과 함께 하고 있는 거야. Тэгэхээр дахиад Паултай хамтарч эхэлсэн байна. 자, 한 번 실패했다고 끝나는 게 아니었죠? Хүмүүсээ хүн ганцхан удаа бүтэлгүйтлээ гэд тэгээ дуустал нь бүтэлгүйтсэн хэрэг биш байна. 우리도 다시 시작할 수 있는 거야. Бид бүхэн ч гэсэндээ дахин эхлэх боломжтой. 디모데 후서 4장. За 2 дугаар Тимот 4 дугаар бүлэг байна. 디모데 후서 4장 2 дугаар Тимот 4 11절. 4-ийн 11 дугаар ишлэл. 자, 들어보세요. За 11 дугаар ишлэгийг сонсоорой. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртөөгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. 마가는 바울을 떠난 게 아니었던 거예요. Тэгэхээр Марк Паулыг хаяад явчихсан хэрэг 다시 биш байна. 바울과 함께 하고 있고 Дахиад Паултай хамт байж эхэлсэн. 베드로하고 함께 했고 Дахин Петртэй хамт 그래서 байж эхэлсэн. 베드로를 통해서 들은 말씀으로 이 마가복음을 기록한 거예요. Тийм учраас Петрээр дамжуулаад сонссон үгээрээ энэ Марк гэдэг номыг бичсэн юм а гэсэн үг байна. 아, 성령께서 한 번 안 쓰셨다고 다시 안 쓰시는 건 아니라는 거죠? Ариун сүнс хүнийг нэг удаа хэрэглэхээ боллоо гэд дахин тэр хүнийг огтоосоо хэрэглэдэггүй маа гэсэн үг биш бахнэ. 우리가 실수할 수 있어. Хүмүүсээ бид бүхэн тийм ээ алдаа гаргаж болно. 충분한 예산을 준비 못했을 수 있어요. Бид бүхэн хангалттай тооцоолоо гаргаж чадаагүй ч байж болно. 그러나 다시 준비해서 다시 성령께 쓰임 받을 수 있는 거예요. Гэхдээ бид бүхэн дахин өөрсдийгөө бэлдээд дахин ариун сүнсэнд хэрэглэгдэх боломжтой. 자, 그래서 이제 이 12장까지는 유대와 사마리아까지 전도된 내용이 나오는 겁니다. За тийм учраас Үлс 12 дугаар бүлгийг дуустал Юдей болон Самарт сайн мэдээ тараагдсан талаар хагуулга гарч байгаа. 그리고 이제 바울과 바나바를 통해서
1차, 2차, 3차 전도 여행이 시작됩니다. За тэгээд түүний дараачийн бүлгээс ахуулаад Паул Барнаб хоёроор дамжуулаад сайн мэдээний 1, 2, 3 дугаар аян хэрхэн яаж явагдсан бэ гэдэг талаар гарч байгаа. 자, 13장과 14장은 1차 전도 여행입니다. Тэр 13, 14 дугаар бүлэг бол сайн мэдээний 1-р аяны талаар гарч байгаа. 그리고 15장은 이제 예루살렘 공유의 판결이 나옵니다. Тэгээ 15 дугаар бүлэг дээр Иерусалим дэх зөвлөлт гаргасан шийдвэрийн талаар гарч байгаа. 왜냐하면 이방인들이 구원받기 시작했거든. Яагаад тэгэхээр харь үндэстнүүд ингээд баг багаар аврагцаар байсан. 근데 이방인들에게 율법을 지키게 해야 된다는 이제 사람들이 있었고 그러면 안 된다는 사람들이 있던 За 겁니다. гэтэл эдгээр харь үндэстнүүд тийм ээ харь хүмүүс олж манай улсын хуулийг сахих хэрэгтэй юу эсвэл сахилгүй байх ёстой юу гэдэг талаар хоорондоо хурц зөрчилдсөн тийм ээ тийм шийдвэрийн талаар гарч байгаа. 그래서 이제 예루살렘에서 사도들이 회의를 해서 결정을 하죠. За тийм учраас Иерусалимд элчнэр хоорондоо зөвлөлт өгд. Тэгээд эцсийн шийдвэрээ гаргасан байна. 자, 사도행전 15장 28절 29절입니다. За Үлс 15-ын 28 29 дугаар ишлэл байна. 28절 29절 같이 За 읽겠습니다. 28 29-ыг нь хамт уншийе. Учир нь ариун сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тооххон зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь шүтээнд өргөсөн юмс, цус, боомлогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр баяртай. 자, 여기도 성령과 우리는 이 요긴한 것 외에 아무 짐도 너에게 지우지 않은 것이 가한 줄 알았노니. Тэр энэ дээр ч хүртэл ариун сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тооххон зүйтэй гэсэн байна. 자, 이게 무슨 말일까요? Хүмүүс энэ юу нэг юу гэсэн утгатай юм болоо? 교회가 의논하는데 교회가 결정한 것은 성령과 함께 결정한 거였던 Тэр 거예요. чуулган хоорондоо цуглаад, чуулган хоорондоо ярилцаад ямар нэгэн шийдвэрийг гаргаж байгаа бол тэр дунд гарцаагүй ариун сүнс хамтдаа оролцож байдгаа гэсэн үг. 자, 우리가 복음을 전하고 있죠. За хүмүүсээ бид бүхэн сайн мэдээг тарааж байна. 여러분들 우리가 성령께서 우리와 함께 계신다는 증거가 우리 자신이야. Тэр ариун сүнс бид бүхэнтэй хамт байгаа гэдэг хамгийн том нотолгоо бол бид бүхэн өөрсдөө. 맞죠? Тийм үстэй? 성령께서 함께 하시면 어떻게 함께 하지 않으신다면 어떻게 우리가 구원을 받겠어? Ариун сүнс бид бүхэнтэй хамт оршдоггүй байсан бол бид бүхэн хэрхэн яаж аврагдах вүлээ? 교회가 결정한 것은 성령께서 인정하는 거예요. Тийм учраас чуулган ямар нэгэн шийдвэрийг гаргаж байна гэдэг чинь түүнийг нь ариун сүнс хүлээн зөвшөөрсөн байна гэсэн үг. 그런 의미야 이거. Тэр энэ бол тийм утгатай ишлэл байна. 28 дугаар ишлэл бол 성령께서 그 옆에서 회의할 때 같이 했다는 얘기가 아니잖아요. тэр эдгээр хүмүүс чинь тийм ээ хамтдаа одоо хуралдаж байх үед хамтдаа зөвлөлдөж байх үед нь ариун сүнс зүгээр хажууд нь байж илаа гэсэн утгатай биш. 사도들이 함께 교제한 것은 성령께서 함께 한 거예요. Элчнэр хамтдаа нөхөрлөж байна гэх тэр үед ариун сүнс хамт оршиж байсан. 지금도 마찬가지예요. Хүмүүсээ тэгэхээр орчин цагт ч гэсэндээ ялгаагүй. 교회가 결정한 것 그건 성령께서 결정하신 거야. Чуулган шийдвэр гаргаж байгаа бол тэр бол ариун сүнсний шийдвэрээ гэсэн үг. 근데 그걸 잘 몰라요. Тэгээ 사람들이. түүнийг бол хүмүүс нэг сайн ойлгодгүй шүү дээ. Сайн 그래서 мэддэггүй. 교회에서 어떤 봉사를 부탁하면은 그걸 갖다가 사람이 부탁한 걸로 생각한다니까. Тийм учраас чуулган дотор хэн нэгэн хүнийг үйлчлэлээр тавиад ямар нэгэн үйлчлэлийг хийгээд өгөөч гэхээр хүн надаас гуйж ийн хүн намайг босгон байгууллаа гэж буруугаар ойлгодог. 자기에게 맡긴 이 어떤 직분이 사람이 맡긴 걸로 생각해요. Өөрт нь даалгагдаж өгсөн үйлчлэлийг хүн намайг энэ үйлчлэлээр тавьсандаа гэж буруугаар ойлгодог. 교회가 맡긴 거야. Чуулган тэр хүнд даалгаж байгаамаа. 그 교회가 맡긴 거 안에는 성령께서 맡긴 거예요. Чуулган надад даалгаж өгж байна гэдэг чинь түүний цаана ариун сүнс надад даалгаж өгж байна гэсэн утга. 마태복음 18장 За Матай 18 дугаар бүлгээс олж харъя. 18장 15절입니다. Матай 18-ийн 15. 네 형제가 죄를 범하거든 그렇게 말씀하죠. За 15 дугаар ишлэлийг харах юм бол ах トゥ чинь нүгэл үйлдвэс гэж гарсан байна. 17절입니다. 17 дугаар ишлэл байна. 그들의 말도 듣지 않거든 교회의 말하고 교회의 말도 듣지 않거든 이방인과 세례와 같이 여기라. Тэр тэднийг сонсохоос татгалзуул чуулганд хэл. Хэрв чуулганыг ч хүртэл ис сонсвоос тэр чиний хувьд харь болоо татвар хураагч мэт байг. 자, 교회 말 안 들으면 이방인과 세례와 같이 되는 거예요. чуулганыхаа үгийг сонсохгүй байх юм бол тэр хүн харь хүн болон татвар хураагч болно гэсэн. 하나님과 관계 없는 사람이다 그 말이에요. Бурхантай ямар ч холбоо хамааралгүй харин хүн болно гэсэн үг. 18절 같이 읽겠습니다. За 18 дугаар ишлэлийг нь хэдүүлээ хамт уншийе. Үннээр би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. 여기
무엇이든지 너희가 땅에서 매면 하늘에서도 매일 것이요. Та нар газар дээр юуг холбоно тэр нь тэнгэрт ч мөн холбогдно гэсэн. 여기 너희가가 누굴까? Энэ дээр гарч байгаа та нар гэдгийг нь хэнийг хэлж байгаа юм бол 바로 17절에 교회를 말하는 거예요. 17 дугаар ишлэл дээр гарч байгаа чуулганыг хэлж байгаамаа. 교회가 매면 하늘에서도 매요. Чуулгантай холбогдох юм бол тэнгэртэй ч хүртэл холбогдно. 이 사람 교회에서 내쫓아. Тэр хүнийг чуулганаас юм холбогдохгүй болвол хөөж явуулна. 하나님도 내쫓아 버리는 Тэр 거예요. бурхан ч гэсэндээ тэр хүнийг хөөж явуулна гэсэн үг. 근데 돌이키고 회개해요. За гэтэл тэр хүн гим нүглээсээ эргэж зогслоо. 다시 교회 안에 들어오게 해. Тэгэх юм бол тэр хүнийг эргээд ирсэн үгээ чуулган руу н оруулдаг. 그러면 너희가 풀면 하늘에서도 풀리리라. Тэр газар дээр юуг тайлан тэр нь тэнгэрт ч мөн тайлагдана гэсэн юм. 그 말씀이죠. Тэр яг тийм утгатай ишлэл болж таарж байгаа үстэй. 그러니까 성령과 우리는 이런 것들 외에는 아무 짐도 지우지 않기로 결정했노라. Тийм учраас ариун сүнс болон бид бүхэн энэ дээр бичигдсэн байгаа зайлшгүй шаардлагатай зүйлсээс өөр илүү ачааг та нарт нэмэхгүй байхын дээр гэж шийдлээ. 교회가 결정한 건 성령이 결정한 거라 그 말이에요. Тэгэхээр чуулганы гаргаж байгаа шийдвэр бол ерөөсөө л ариун сүнсний гаргасан шийдвэр юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. 자, 여러분들에게 어떤 봉사를 맡겨요. За хүмүүсээ та бүхэнд ингээл нэг тийм юм хийгээд өгөөч, ийм юм хийгээд өгөөч гэж үйлчлэл 교회 안에 таалагдлаа. 어떤 직분을 맡겨. Ямар нэгэн чуулган дотор үйлчлэлээр тавигдлаа. 아, 왜 내가 이거야? 이 직분밖에 못해. Яагаад одоо би энийг хийж байгаа? Яагаад би энэс дээш 내가 저 гайхгүй? 형제보다 잘할 수 있는데. Би тэр ахаас ч илүү уулан сайн хийж чадна 내가 шүү. 저 자매보다 더 잘할 수 Би 있는데. тэр ихчээс ч илүү уулан сайн хийж чадна. 그럼 안 된다는 뜻이죠? Тэгэж хэлж болохгүй гэсэн үг байх нь шүү дээ. 교회가 결정한 건 성령이 결정한 거예요. Тэр чуулган шийдэж байна гэдэг чинь 아리ун сүнсний шийдвэр юм а гэдгийг та бүхэн 그리고 자신이 하는 봉사가 성령께서 맡긴 봉사면은 얼만큼 열심히 해야 돼? Тэгээ бас миний хийж байгаа үйлчлэл ариун сүнснээ даалгаж өгсөн үйлчлэл юм бол би хэр зэрэг хичээнгүй хийх ёстой вэ? 목숨 걸고 해야지. Өөрийнхөө амь насыг дэнжин тавиад хийх хэрэгтэй биш үү? 그게 예산인 거예요, 예산. Эн чинь тооцооллыг хэлж байгаамаа. 최선을 다해야지. Үнэхээр бүх хүчээд ажиллангаа тэр үйлчлэлийн ард гарах ёстой. 이 교훈을 우리가 사도행전 15장에서 받을 수 있습니다. Тэр Үлс 15 дугаар бүлгээр дамжуулаад хүмүүсээ бид бүхэн ийм сургамжийг авч болно. 자, 사도행전 15장 За Үлс 15 дугаар бүлэг 29절입니다. 15-ийн 29. 이제 마무리를 하겠습니다. За одоо ингээд дүгнээ дуусгах чинь. 금한 것은 이 세 가지밖에 없어요. Тэгэхээр тэдэнд хоригдсан зүйл энэ гурваас өөр гарааг байгаа. 우상의 제물. Шүтээнд өргөсөн юмс. 그러니까 우상 앞에 올렸던 제물은 먹으면 안 돼. Хиймэн шүтээнд өргөжчихсэн байгаа дахил болчихсон тийм хоол хүнсийг бид бүхэн идэж болохгүй. 피와 목매어 죽인 것. Түүний дараа цус боомлогдсон зүйл. 이게 같은 의미라고 여겨집니다. Тэр энэ бол яг л ижилхэн нэг зүйлийг хэлж байгаа гэж үздэг. 우리는 피를 빼서 죽인 양을 먹는 것과 피를 안 뺀 상태로 목매서 죽인 양을 먹는 건 다른 거예요. Тэгэхээр бид бүхэн тиймээ цусыг нь юулээд авчихсан хоньыг идэх болоод цустайгаа байгаа боомлогдож өгсөн хоньыг идэж байна гэдэг чинь хоорондоо өөр ялгаатай зүйл. 피를 안 빼고 목매어 죽인 양을 먹는다면은 그것은 피를 먹는 것과 같은 거야. Цусыг нь юулж аваагүй боомлогдож өгсөн байгаа гаргагдсан байгаа тэр хоньыг идэж байна гэдэг чинь бид бүхэн цусыг нь идэж байна гэсэн үг шүү дээ. 피 먹으면 안 되는 겁니다. бид бүхэн цуснаас хол байх хэрэгтэй идэж болохгүй. 그리고 음행을 멀리하라. За тэгээ түүний дараа садар самуунаас хол байх тун гэсэн байна. 이 세 가지만 금했다니까. Тэр ерөөсөө энэ гурван төрлийн зүйлээс л хол байгаарай гэж хориглосон байна. 그렇다 그래서 다른 건 다 해도 된단 말 아니에요. За тэглээгээд энэ гурваас өөр босод бичигдээг байгаа зүйлсийг нь хийгээд амьдрч болно гэсэн үг биш шүү. 여러분들 문신 하면 될까 안 될까? Хүмүүсээ шивээс хийлгэж босох болов болохгүй болов? 성경에 안 된다고 돼 있죠. Тэр Библиэлд бол шивээс хийлгэж болохгүй гэдэг талаар хэлсэн 자, байгаа. 레위기 За бүгдээрээ Леви номноос олж харъя. 19장입니다. Леви 19 дугаар бүлэг байна. 19장 28절. Леви 19-ийн 28. 자, 같이 읽겠습니다. За 28 дугаар ишлэлийг хамт уншицгаая. Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа зүсэлтийг бүүхий. өөрсөд дээрээ шивээс тэмдгийгч бүүхий. Би эзэн. 자, 몸에 무늬를 놓지 말라. Тэр өөрсөд дээрээ шивээс тэмдгийг бүү хийлгээрэй гэсэн байна. 자, 구원 받기 전에 한 건 어쩔 수 없어. 그죠? Тэр аврагдахаас өмнө хийлгэчихсэн шивээсийг одоо яах ч аргагүй шүү дээ. 근데 구원 받은 다음엔 안 되는 거예요. Аврагдсны дараа бол биеэ зүсүүлээд юм шивээс энтер хийлгэх тийм юм байж болохгүй. 아이 피와 뭐죠? 우상의 제물과 피와
그 음행만 안 하면 되는 거 아니에요? Тэр шүтээнд өргөгдсөн юмс тус боомлогдсон зүйл тэгээ садар самуунаас л хол байхад босоо гээгүй мө. 아니요. 다른 임시. 것도 하면 안 되는 거 많아. Өөр босоод хийж болохгүй бүр 10,000 зүйл байгаа. 어쨌든 그렇게 해서 하면 안 되는 것들이 있습니다. За тийм учраас ямар ч байсан одоо энэ тэргээ та бүхэн хийж болохгүй маш олон зүйл 자, байгаа. 그래서 자, 그 13장과 14장은 1차 전도 여행이고요. За тийм учраас Үлс 13, 14-р бүлэг бол 1-р сайн мэдээний аяны талаар гарч байгаа. 15장부터 18장까지는 2차 전도 여행이에요. Үлс 15-аас 18-р бүлгийг дуустал 2-р сайн мэдээний аян гарч байгаа. 그리고 18장 23절부터 21장 17절까지는 3차 전도 여행이고요. За тэгээд 18-ын 24-өөс ахуулаад 27장 21장 17절. 21-ийн 17 хүртэл 3-р сайн мэдээний аяны талаар гарч байгаа. 21장 17절까지는 3차 전도 여행입니다. 21-ийн 17 хүртэл 3-р сайн мэдээний аяны талаар гарч байгаа. 예, 그리고 이제 21장 17절부터 마지막까지는 이제 로마로 가는 과정이에요. За тэгээд түүний дараа 21-ийн 17-оос ахуулаад 28-р бүлэг дуустал Ром руу явж байгаа үйл явцын талаар гарч байгаа. 그런데 그 모든 과정에 성령께서 하셨어. Хүмүүсээ гэхдээ энэ бүхий л үйл явц донд ариун сүнс хамт байсан, ариун сүнс хамт ажилласан. 바울이 예루살렘으로 올라가요. За Паул Иерусалим руу өгсөж 근데 очсон. 가는 곳마다 형제 자매들이 가지 말라 그럽니다. За гэтэл очсон газар болгонд нь лахан дүүсэн тийм ээ та битгий яваарай танд аюултай шүү гэж хааж байсан. 가면은 묶인답니다. Та явах юм бол таныг хүлэн гинэ. 가면은 죽는답니다. Та явах юм бол таныг өгчөж болно гинэ. 근데 바울은 죽음도 각오하죠. Гэтэл Паул болохоор би өгсөн ч хамаагүй гэдэг шийдвэрээ гаргасан тийм ээ. 그러니까 어떨 때는 바울을 하나님 성령께서 테스트하신 거예요. Тийм учраас зарим цаг үеүүдэд ариун сүнс Паулыг сорж байсан гэсэн үг нь. 자, 사도행전 20장 За Үлс 20-р бүлгээс олж харъя. 이것만 보고 마치겠습니다. За одоо үүнийг л хараад дуусгая. 20장 Үлс 20-ийн 22절. 22-р ишлэл байна. 22절부터 24절까지입니다. 22-оос 24-ийг дуустал. 같이 За 읽어보겠습니다. хамтдаа уншия. Үздүгэ, идүгэ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээ гэрчилж, эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодолгүй явж ирсэн. 자, 바울은 성령의 매임을 받아 예루살렘으로 가는 겁니다. Тэр Илч Паул ариун сүнсээр хүлүүлээд тэгээд Иерусалим руу явж байсан гэсэн байна. 근데 또 성령이 각성해서 결박과 환란이 기다린다고 하는 거예요. За гэтэл ариун сүнс хүлээс болон зовлон чамайг хот болгонд хүлээж байгаа шүү гэдгийг ирчилж хэлсээр байсан 그럼 байна. 이 성령 저 성령이 달라? Тэгэхээр одоо энэ нэг ариун сүнс байгаа тэр нэг ариун сүнсгээ өөр байдгаа гэсэн үг үү? 같은 성령입니다. Нэг л ижилхэн ариун сүнсийг хэлж байгаа. 성령이 바울에게 예루살렘으로 가라. Тэр ариун сүнс Илч Паул Иерусалим руу яв. 근데 다른 뭐 선지자와 제자들에게 성령이 얘기하는 거예요. Тэгингээ өөр бусад элчнэр болоод өөр бусад шавнарт нь бас л ариун сүнс 예루살렘에 хэлсэн. 가면 결박이 있고 환란이 있을 거다. За Иерусалим руу явах юм бол тэнд хүлээс бас зовлон хүлээж байгаа шүү. 가지 말란 뜻이 아니었다니까. Тэр эн чинь битгий яваарай гэсэн үг биш байсан гэдээ бахад. 결박과 환란이 있지만 성령이 가라고 하는데 가야지. Тэр тийм зовлон болон хүлээж байгаа ч гэсэндэ ариун сүнс өөрийг чинь яваарай гэсэн бол үг дуугүй л явах хэрэгтэй гэсэн үг. 바울 육신이 강했으면은 결박과 환란이 있으니까 가지 마세요. 가지 마세요는 사람의 말이었단 말이에요. Илч Паулын магадгүй бие махбодын хүсэл нь илүү хүчтэй байсан бол хүлээс болон зовлон хүлээж байгаа бол битгий яваарай гэд Паул явахааргүй байх байсан. 바울이 육신이 강했으면은 그래 가지 말라 그러니까 가지 말자. 그리고 안 갔을 거야. Паулын махбод нь илүү хүчтэй байсан бол битгий яваарай гэж байгаа юм байна гэд явахааргүй л байх байсан. 그죠? Тийм ээ? 근데 바울은 그러지 않았어. Гэхдээ Паул бол тэгээгүй. 결박과 환란이 있어도 성령에 매여서 예루살렘으로 가잖아요. Тэр хүлээс болон зовлон намайг хүлээж байгаа гэдгийг би мэдэж байгаа боловч ариун сүнсээр хүлүүлээд Иерусалим руу явсан гэсэн байна. 지금까지 그렇게 복음은 전해진 거야. Хүмүүсээ тэгэхээр иймэрхүү маягаараа л өнөөдрийн хүртэл энэ сайн мэдээ тараагдж ирсэн байна. 그러니까 예산을 충분히 준비한 만큼 쓰시는 겁니다. Тийм учраас та хэр зэрэг хангалттай тооцооллоо хийсэн байна. Тэр чинээний л эзэнд 자, хэрэглэгдэнэ. 24절입니다. За бүгдээрээ 24-р бүлгээс олж харъя. 사도행전 20장 24절. 24-ийн 24.
나의 달려갈 길과 주 예수께 받은 사명. За уучлаарай 20 24 дугаар ишлэл шүү. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээ гэрчилж. 바울이 달려갈 길은 주 예수께 받은 사명 때문에 달려가는 거예요. Тэгэхээр Илч Паул яг юуны төлөө гүйжсэн бэ гэхээр эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд. 자, 그 사명은 뭐야? Тэр үүрэг алба гэдэг нь юу вэ? 하나님의 은혜의 복음을 증거하는 일. Бурхны нэгүслийн сайн мэдээ гэрчлэх явдлаа. 자, 사도행전은 그냥 그거밖에 없는 거예요. Тийм учраас Үйлс номон дээр бол ерөөсөө үүнээс өөр зүйл байхгүй. 하나님의 은혜의 복음 증거하는 거. Ерөөсөө л Бурхны нэгүслийн сайн 땅 мэдээ 끝까지 증거하는 거. газрын хязгаар хүртэл явж очиод гэрчлэх. 그게 사도행전이고 지금도 그 사도행전은 이어지고 있는 거야. Эн чинь өөрөө Үйлс ном байна. Одоо ч хүртэл энэ Үйлс ном үргэлжилж бичигдсээр байгаа. 우린 그거밖에 몰라. Тэр бид бүхэн үүнээс өөр 그죠? зүйл мэдхгүй 우리 тийм 교회는 үстэй. 그거밖에 안 가르치잖아요. Манай чуулган үүнээс өөр зүйлийг заадаггүй үстэй. 그럼 성경에 우리가 맞는 거잖아. Тийм бол энэ Библи бид бүхэнтэй таарч байна. 그래서 그 생명도 조금도 귀한 것으로 여기지 않는데요. За тийм учраас л тэр хүн өөрийнхөө амь насыг юмн чинээ бодолгүй явж ирсэн гэсэн. 그리고 목 잘려 죽임 받고 Тэгээд 죽었어. хоолоогоо хэрчүүлээд тэр хүн амиа өргөсөн байдаг шүү дээ. 정말 영광스럽게 된 겁니다. Үнэхээр яг суу алдартай хүн болж өөрчлөгдсөн гэсэн үг. 그리고 26절 За тэгээ 26 дугаар ишлэл байна. 바울은 모든 사람의 피에 대하여 무죄하다라고 말할 수 있었습니다. Тийм учраас л Илч Паул би бүх хүний цусны буруугүй гэдгээ итгэл дүүрэн гэрчилж чадсан байна. 왜? Яагаад? 최선을 다해서 전했으니까. Бүх хүчээд ажиллангаа тараасан учраас тэр буруугүй. 바울이 갔던 모든 곳에서 복음을 전했으니까. Илч Паул очисон газар болгондоо сайн мэдээг тараасан учраас тэр хүн буруугүй. 아테네에는 교회가 안 세워졌어요. Харин Афин гэдэг хотод бол чуулган бий болоогүй шүү дээ. 너무나도 우상이 많았으니까. Яагаад тэгэхээр маш их хэмжээний хиймэн шүтэнтэй газар байсан учраас. 그래도 아테네에서 바울은 외쳤죠. Гисэн хэдий ч Афин гэдэг хот руу хандаад Илч Паул хашгирсан байдаг. 사도행전 17장에 나오잖아. Энэ талаар гагуулга Үйлс 17 дээр гарч байгаа. 고린도에 갔어요. Коринтод явж очисон байна. 고린도에 가서 바울이 고린도 시장 통해서 외쳤어. Коринтод очиод Коринтод байгаа тэр зах дээр явж очиод Илч Паул хашгир сайн мэдээг тараасан. 저 미친놈이 무슨 말 하나. 그리고 사람들이 들으러 왔죠. Гэхдээ энэ галзуу хүн одоо юугаа хашгираад байгаа юм болоо гэх хүмүүс бүчин цугласан 근데 байдаг. 1년 6개월을 거하면서 고린도 교회를 세웠단 말이야. Гэтэл тэр газар 1 жил 6 сарын турш үг тараасны үндсэн дээр тэр газар чуулган бий боллоо гэж гарч байгаа. 바울은 모든 사람의 피에 대해서 무죄하다라고 말할 수 있었어요. Тийм учраас л Паул бүх хүний цусны буруу надад байхгүй шүү гэж хэлж 이제 чадсан байна. 여러분들 주변의 사람들에게 무죄해야 돼요. Хүмүүсээ тэгэхээр та бүхэн ч гэсэндээ эргэн тойрондоо байгаа хүмүүсийн хувьд цусны буруугүй амьдрах ёстой шүү. 그 아까 얘기했잖아요. Би сая ч хүртэл хэлсэн биз дээ. 막 쫓아가면서 전도 안 해도 된다니까. Тэр хүмүүсийн араас заавал хөөж очин барин сайн мэдээ тараахгүй байсан ч би болдгоо гэж хэлсэн. 함께 모여요. Зүгээр аврагдсан хідүүлээ цуглж бай. 그러면 자연스럽게 힘도 능력도 지혜도 다 주셔요. Тэгхийн бол бурхан гэртээ дэргүү хар аяанда та бүхэнд хүч чадал, мэрэгэн ухаан бүхэл зүйлсийг дүүргээд өгдөг юм аа. 자, 그리고 28절입니다. За тэгээд түүний дараа 28 дугаар ишлэл байна. 28절 또 같이 За 읽겠습니다. 28 дугаар ишлэлийг нь хамт уншийе. Бурхан өөрийн цусаар өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар ариун сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. 자, 여기도 성령이 저들 가운데서 너희로 감독을 삼고. За хүмүүсээ энэ дээр ч хүртэл Бурханы чуулганыг хариулуулахаар ариун сүнс та нарыг харгалзагч болгосон гэсэн байна. 자, 바울이 했고 교회가 했습니다. Тэгэхээр Паул хийсэн чуулган ч хүртэл энэ ажлыг хийсэн. 근데 성령이 하셨다고 하잖아. Гэхдээ ариун сүнс үүнийг хийсэн гэж энэ дээр гарч байгаа үстэй. 성령께서 하시는 거예요. Тэр ариун сүнсийг харгалзагч болгосон. 사도행전의 주인공은 성령이신 거야. Тийм учраас Үйлс номны гол дүр бол ариун сүнс юм аа. 그리고 그 사도행전은 계속되고 있는 거예요. Тэгээд энэ Үйлс гэдэг ном чинь үргэлжлүүлэн бичигдсээр байгаа. 성령의 역사는 아리ун 순스니 үйл ажиллагаа. 예수께서 공중에 오시는 순간 성령이 그 안에 있는 모든 사람들은 다 들림받아 이 세상을 떠납니다. Есүс эзэн агаар мандал залран ирэх юм бол ариун сүнсийг дотроо авсан, ариун сүнсийг өөртөө хүлээж авсан бүхий л аврагдсан хүмүүс энэ дэлхийг хайж орхиод дээш өргөгднө. 그때 성령 행전이 끝나는 거예요. Тэр үед л ариун сүнсний үйлс дууснаа гэсэн үг.
그때까지는 성령께서 계속 하시는 이 일이 성령 행전인 겁니다. Тийм учраас тэр үе хүртэл хийгдэж байгаа бүхий л ажил үйлс ариун сүнсний хийж байгаа ажил, ариун сүнсний үйлс юм а гэдээ ойлгоход болно. 여기 하나님이 자기 피로 사신 교회를 치게 하셨느냐. За энэ дээрээс харах юм бол бурхан өөрийн цусаар өөртөө өмчилж авсан чуулганыг хариулуулахаар гэсэн байна. 하나님이 자기 피로 사신 교회. Тэр бурхан өөрийнхөө үнэт цусаар худалдаж авсан тэр 당연히 чуулган. 예수님이 하나님이니까 그렇게 말씀하신 거죠. Мэдээж хэрэг Есүс эзэн өөрөө бурхан байсан учраас мэдээж ингэж хэлсэн байж таарна. 그리고 진짜 교회는 하나님의 피로, 예수님의 피로 구원받은 사람들의 모인 무리가 진짜 교회인 거예요. За тэгээд ямар зүйлийг жинхэнэ чуулган гэж хэлэх вэ гэхээр бурханы цусаар худалдаж авсан тэрхүү Есүс Христийн цусаар худалдагдаж авагдсан хамтдаа цуглаж байгаа тэр сүргийг л жинхэнэ чуулган гэдэг байгаа юм аа. 여러분들은 진짜 교회에 있는 거야. Хүмүүсээ та бүхэн бол жинхэнэ чуулганд байгаа хүмүүс. 여러분들에게 복음이 전해진 것은 성령 행진이 성령의 그 전도가 여러분들에게까지 왔다는 거예요. Та бүхэнд одоо сайн мэдээ хүрчигсэн, та бүхэн аврагдчихсан байна гэдэг чинь эрт дээр үед тэрхүү ариун сүнснийхээ ажлыг хийж байсан тэр ариун сүнс орчин цагтч хүртэл ажиллаа хийгээд үйлдсэн учраас гэсэн үг юм аа. 이제 성령의 일이 여러분들의 학교에도 전해져야 되는 Тийм 겁니다. учраас одоо ариун сүнсний хийж байгаа тэр ажил та бүхний их сургуулиудад хүртэл тараагдах ёстой. 그게 교회의 일이고 그게 성령의 일이에요. Тэр үүнийг чуулганы ажил гэж байгаа, үүнийг 아리ун сүнсний ажил гэж байгаа. 여기까지 말씀드릴게요. За энэ хүртэл та бүхэнд үгийг орё. 내가 시간을 다 써버렸네. Одоо бүхий л цагийг баг би ганцаараа авчих шиг боллоо. 죄송합니다. За, өстө уучлаарай. 네, 기도하겠습니다. За, хамтдаа залбирая. 자비로우신 하나님, Инрэнгүй бурхан минь, 성령의 역사가 우리를 통해서 계속되게 해 주시옵소서. энэхүү ариун сүнсний ажил бид бүхнээр ч хүртэл дамжуулагдаад үргэлжилж чадхад та туслаарай. 예루살렘과 온 유대와 사마리아와 땅끝까지 이르러 내 증인이 되라고 하셨습니다. Иерусалим, Юудэ, бүхий л хамаар бас дэлхийн хязгаар хүртэл явж очиод миний гэрч болоорой гэж таайлцсан биз. 사도들이 했던 그 일을 우리 또한 하게 해 주시옵소서. Илч нарын хийж байсан тэр ажлыг бид бүхэн ч хүртэл хийхэд та туслаарай. 우리 학교가 땅끝임을 알게 해 주시옵소서. Манай сургуульд энэ газрын хязгаар юм а гэдгийг та ойлгож 이 땅 몽골이 땅끝임을 우리 모두가 깨닫게 해 주시옵소서. Энэ газарт байгаа Монгол тэрхүү дэлхийн хязгаар юм а гэдгийг та ойлгуулж ухааруулаарай. 땅끝까지 성령과 함께 이 복음을 전하게 해 주시옵소서. Газрын хязгаар хүртэл явж очиод ариун сүнстэй хамт сайн мэдээг тараахад туслаарай. 우리 주 예수님 이름으로 기도드렸습니다. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. 아멘. Амен.